Тэгээ одоо залуу үеийнхэн бол 90 оныг ер нь юу гэж ойлгож байгаа. Тэгээд энэ тусгаар тогтнолын төлөө л хөдөлгөөн байсан. Ардчлалын анхны удирдагч Санжаа Сүрэнгийн зориг нэг эрх ашигын 90-ийг ярьсан. Нэгдүгээрт их орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувь хүний эрх ашиг. За энэ хувь хүний эрх ашигыг гуравдугаарт тавьсан чинь тэр үеийн одоо хоньны ээлжинд явж исэн хэсэг нөхдүүдийн бол дургуй хүрсэн. Тэгээд зориг алагдсан. Ер нь бол одоо Мэндийн зэний даш балбар, инг сайхан гэсэн улсууд бол их орны эрх ашиг нэгдүгээрт ярьчихтай зэрэгэл эсвэл нас урддаг, эсвэл одоо 9.13 маруу гэдээ элдвэрээ дуудагдаад шахагдчихдаг, эсвэл жамуух мамуух гэдээ одоо хэлэгдээд яваад өгдөг. Гэтэл тэр их орны эрх ашигыг адагт нь тавиад хувийнхаа эрх ашигыг нэгдүгээр тавьсан хүмүүс өнөөдөр Чингис хаан гэдэг өөрийгөө зарлаад яваад байна шүү дээ. Тэгээ энд л хамгийн асуудлын гол нь байгаа. Одоо ч юм бол шар хатандаа байж буучихгүй ч гэсэн одоо эл далд хэлбэрээр их орны эрх ашигыг нэгдүгээр тавьсан хүмүүс бол ер нь шахагдаад жигдээд л байна. Тийм учраас иргэн болгон өмчтэй, иргэн болгон энэ эрдэс баялагын эзэн байж тэгжээ тусгаар тогтнол оршин тогтно. Тусгаар тогтнолын баталгаа нь бол газар дорох баялаг өмч, түүгээр баталгаажуулсан Монгол төгрөг, түүгээр баталгаажуулсан иргэн ингэж бол тусгаар тогтнол оршин тогтнох ёстой. Түүнээс биш одоо буруу хэрэг хийчихэд буцаад одоо нийтийн хөрөнгөнөөс сулгаа хийгээд буцааж 21 мянгыг өгөөд эсвэл сая төгрөг өгнө гээд ингээд одоо энэ бол ирээдүйг нурааж байна. Ийм нөхдүүдийн энэ үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Нууцын зэрэгэлтэй хэлцээр хийсэн шүү дээ. Тэгэж бас болохгүй. Энэ чинь хоньны ээлж их шүү дээ. Ард түмэн нь аав энэ улсын чинь. Тэгээ ард түмэн нь аав нь юм бол аав нь хүүгээ бол тэр буурлын буйныг ажтайхан одоо аваад явж байгаараа миний хүү 4 жилийн хугацаагаар хоньны ээлж өнгөрөг өтөх гээд явахтай зэрэг хонио бүгдийг авчиж гадныханд өгчөөд буцааж хөрөнгө оруулж 34% манайх авахаар ийм гоё игрээ хийчлээгүй. Миний хүү яриад байгаа тэр дуга аамаа 21-ийг аав гэд. Гэхдээ наадах чинь ч миний хүү юу л болоод байна ихтэй зэрэг тэгвэл дуга саяыг өгье танд гэд. Ингээд л манай нэг хоньны ээлжийн хүүхдүүд ингээд байгаа. Гэхдээ бид нар нэг гэр бүл учраас энэ хоньны ээлжнийхээ учиргүй одоо аав суран бүсээр ороолгоод юу хүү? Эднийг аваас алд цаацлаад юу хүү? Ер нь бид нар одоо гэр бүлээрээ одоо нэг хэсэг нь одоо шоколад идэх нь байтугай байгаа. Гэтэл хоньны ээлжнийхэн бол Канада, Америк шоколад идээд яваад байгаа. Нэг хэсэг нь бол хар ус салт талах нь олдож ийн үгүй юу байгаа. Тэгэхээр энэ гэр бүлээрээ Монгол гэдэг энэ нэг гэр бүл бүхэлдээ 21-р зууны одоо эдийн засгийн хөгжлийн олимпиад бүгдээр одоо нэгдүгээр байранд орохын төлөө нэгдмэл хүчрэхэг Монголын төлөө талцдаггүй байх ёстой. Энэ зарчмыг би одоо олон түмэнд санал болгож энэ төлөө уриалж байна. Гадныхны буруу биш. Би жишээлбэл Ретентогийн захирал байсан бол би одоо жишээлбэл тэр гадны компанийн захирал байсан бол би ч гэсэн одоо компанийн эрх ашигыг л бодно шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо тэр нам мамынхын лидер мэдэр гэсэн улсуудтай тохиролцоод өшөө өөртөө илүү ашигтай гэрээ хэлцээр хийгээл бодно шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бол нийт олон түмний өмч тэр өмчийн эзэдийн оролцоотойгоор яах вэ гэдгийг шийддэг. Тэр өмчөөр баталгаажсан Монгол төгрөгтэй байх, тэр өмчөөр баталгаажсан тусгаар тогтнолтой байх тухай асуудал би ярьж байна л да. Ер нь бүх юм өөрчилж шүү дээ. Олон шашнаар өөрчилж байна. Тэгэхээр зэрэг бид бол өнөөдөр нэг айлгаал байна. Хоёр хөршөөр айлгаал, хоёр хөрш чинь та хоёрыг залгих гэж байна. Алуу 3 дахь хөршөд хамаг юмаа зүгээр бэлэглээд хадган дээр тавиа хүрээд ир. Тэгвэл одоо та нарыг хамгаална гэдэг. Ер нь одоо олон мянган жил энэ Монголын нутаг дээр хүнээс үнүүгийн үеэс өнөөдрийг хүртэл энэ олон мянган жил бол энэ бодит хоёр хөрштэйгээ бид нар оршин тогтнож ирсэн. Тэнд заавал 3 дахь хөршийг хадаг барьж явж исэн тийм түүх байхгүй. Тэгэхээр зэрэг юмд бодиттой хандах хэрэгтэй. Ер нь бол асуудал бий. Гэхдээ энд бол тэр хадаг барьж өгөөд хамаг юмаа баялгаа өгөөд тэр баялагийг ч яг 20 жилийн дотор ухчаад тэгээд эдний баялагийг бид нар авсан юм шүү. Одоо эднийг хамгаалъя гэх юм уу? Тэр тийм одоо хүүхд шиг юм ярьж байгаа тийм байх хэрэггүй л дээ. Эцэст нь хэлэхэд бол бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Тэгэхээр нэг хоньны ээлж өнгөрөх гээд явсан хүүхдүүд одоо ээлжгүй 20 жил хоньны ээлжинд явчлаа. Тэгээ энэ хүүхдүүд бол одоо ингээд өдөөс аавдаа жихэр барьжгүйгээд ингээд гэхдээ энэ хүүхдүүдээ бол нэг хэсэг одоо амраагаад тэгээд шинэ хоньны ээлжийг гаргах цаг нь болсон байна. Бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Монголын эрх ашигыг нэгдүгээр тавьсан байх хэрэгтэй. Энэ эрх ашигын төлөө бид эвлэлд нь нэгдэх ёстой. Энийг ойлгуулах ёстой. Ер нь бол гадаадынхныг бид нар тэгтээ зэрэг үзээд байгаа юм биш.
гадны хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй, гадаадын олон оронтой, эв найрамдалтай, эрх тэгш хамтын ажиллагаатай байх ёстой. Харин тэдгээрт хэд одоо найр тавьсан биш. Энэ улсын эрх ашигыг, энэ ард түмний эрх ашигыг дотор нь суулгасан эрүүл тэгш ийм одоо гэрээ хэлцээрийг хийж явах ёстой. Тийм учраас бид бол өнөөдөр ямар ч байсан одоо миний хэлэх дуртай үг байдаг. Итгэлийн дэд төрмөн эгэлгүй арим байх аваас эвийг сахих төмөм нь ашид амгалан оршно гэж. Тийм учраас бид бол Монгол гэдэг нэг гэр бол эвтэй амгалан орших хэрэгтэй байна. Хоньны ээлжинд явсан хүүхдүүд шудраг байх хэрэгтэй байна.